За өглөө бүрсээр амьд байгаагаа мэдэрнэ гэдэг эзэн таны минь ивэл нэгүсэл юм аа. Ийм хөвгүүд мань намайг сонс. Амнаас нь гарах үгээс пүүзүр. Явах зам маань тэрэмээс хол байдаг. Гэрийнхэн үдэрч ойрхон бүү яв. Исвөгөөс ирч хүчч нь бусдыг болж нас жилээ чи хэрэгснэг нь алдах вэ. Хүч юуч нь хинтгийн хүмүүс завшиж. Сайн хүүхдүүдээ. Сайн! Өнөөдөр хамтдаа Есүс Христийн амьсны баярыг тэмдэглэнэ. Гоё юу? Гоё! Ингээ багш ийм гоё өндөр бэлдсэн байгаа за. Хөрнийг намайг муудаж та. Ойрны шин сурыг хийх. Өвөө, би танаас нэг юм асууя. За. Есүс дахин амьсан гэдэг штэ. Гэхдээ хүн дахиж амьлах болов? Миний хөө хүмүүс өөд болоод бүр эргэж ирэхгүй бол миний хөө айх уу? Би л хайртай хүмүүсээ битгий хүсэл гэж хүсдэг. Хөрхийд. Наадах чинь өвөө чинь янзын тайлбарлан да минийх. Дахин амьлахаа гэж тийм. Есүс бол мөн амьд нөгөө бүтээгч эзэн бурхан. Тэгээ хүн төрлөختнийг аврахаар аврагч болж энэ дэлхийд хүн болж ирсэн. Тэгээ хүн бүрийн миний аав ээж хоёрын та хоёрын нүглийг өрдөрөн үрээд тамын шийтгэл ядыг аваад модон загад майд цовдлогдож өгсөн. Тэгээд түүнийг хадан булшинд оршуулсан, түүнээс амьдсан шүү дээ. Хэрнийг л хийж байгаа баяр юм. Тэгвэл улаан дубны баяр гэж зүгээр л нэг үлгэр юм уу? Зүгээр ч нэг үлгэрээрээ биш ээ. Нөгөө Есүсийн өгсөн амьсан ядангуяа нэг хадан булшинд оршуулгдсан гэдгийг бэлэгдэж харуулах гэж юм өндөг сонгож аваад өндөгний хэлсэн хадан булшинд байх нь үүн дотор ам байх нь ингээд тэр амьлж гарч ирсэн гэдгийг харуулах ийм ажил. Энийг энэ баруун зүгийн нөгөө Христосын шашинтай улсал тийм бэлэгдэл гаргасан сүүлдээ нөгөө хойно алдаг гэрээ янз янзаар будаад нөгөө Есүсийн цусаар буюу улаан гөр гэжсэн чинь ийм болоод бүр хөдөлчихсэн. Тэрч байтугай өндөг энэ өндгийг хооронд нь хоёр хүн барьж байгаад мөргөлдүүлээ таглах жишээтэй их идэв итгэлтэйгийнх нь хагахгүй юм баха та. Өндөг болж нуух тэгээд олох хай тэгвэл олно гэсэн үг юм. За тэгээд дээр нь бас юуны уруу өнхрүүл ийм янз янзын болгоод уучраа алдсан юм даа. Эрэнд бол Христийн энэ зарим баяр ёслол юунууч бас дэндүү нэг тийм өнгө будаг гэрэл захиргаан болоод байгаа юмдгуудаа хамгийн гол юм нь амьлсан Есүс амьлсан итгэх гэдэг байгаамаа. Есүс амьд бол би түүнд итгэхийг сонгоно. Зөв. Бас Есүс ингэсэн штэ. Би зам үнэн амь гэсэн гол чухал юм нэ. Тэгвэл би ч гэсэн жинхэнэ үннийг зөндөө олон найзуудтай хаваалцнаа. Зөв. Бодсон үндгийг биш жинхэнэ үннийг олон хүнтэй хаваацах. Найзууд төдийгүй
өөр хүнд ч хуваацах нь шүү. Тэгээ лаатах чинь улаан дэгний баяр гэдэг юм байл л. За тэгвэл хамтдаа залбирцгаая хүүхдүүдээ. За итгэлийг бодит болгож өгсөн эзэн танд гадаалаа. Эцэг төвч таатах. Тийм ээ эзэн минь. Энэ баярын жинхэнэ утга учирыг бидэнд ойлгуулж, бидний гмийг уучлж, эдгэл найдвар ам амьдралын эхлэл болсон танд баярлалаа. Есүсийн нэрээр. Аамен.